За сайн байцгаана. 2004 оны 1 сард Манхванд гараад дууссан одоо аним гарч байгаа Wild Heat сурлын талаар ярилццгаая. За энэ бол манай гол дүрийн залуу юу хобби. Ээж нь нэмлэг твтдэг болохоор гэртээ ганцаараа байдаг. Бас ажил хийж амьдралаа болгохоос гадна ээжийн эмнэлгийн төлбөрийг хийдэг сайн хүү. За тэгээд сурал маань энэ Пакког ангийн ат маань нөхөр Руми гэдэг ангийнхаа хөрх охинтой хамт стрим хийж байгаагаар эхэлнэ. Харин энэ нүрээ бодулсан сууж байгаа айлаалагчийн нөхөр бол манай түрүүний юу хобби. Манай гол дүр бол ерөнхийдөө таарсан болгондоо дээрлүүлдэг нэг тийм сугаач гэхэд бол. Тэгэл сургууль дээр дээрлүүлж байгаа л ээжигээ очиж эмнэлэгдээд нь эргэчээд сургууль дээр ямар сайн байгаагаа хэлчихээ цаашаа ажилдаа явдаг. Ер нь амьдралтанд баяр баясгал өгдөг нэг ганц юм нь ажлынх нь крашин бомби гэдэг охин гээд хэлэхэд бараг буруутахгүй байх. Тэгээд л ажлаа тараад гэртээ ирэхэд нь түрүүний нөгөө Пакко гэдэг атманы сугны ус снайпер гэж энэ нөхөр хоббиний ээжийнхэн картыг ашиглаад хоббиний гэрээс стрим хийж идэг. Манерч угаасаа дээрлүүлэх юм болохоор идэх гомингийн чанал авчихгүй явж байгаа салгалаа замдаа залгуурн тэглээд унчнаа. Тэгээд тэрнээс нь болоод компьютер нь унтраад дээрэс нь гоминго цацчихна. Тэгсэн нөгөөх нь уурдлаад чамааг юм тэнэг болохоор ээж чинь хорт хавдар тусч байгаа юм гэдэл манай хоббинийг дивсэд эхэлчих шүү. Тэсэн гэхэд атманы сугны үст ингэж гэртээ дээрлүүлээд байхдаа яадаг юм гээд мань хүн амьдралдаа удаага хүн зөхөж үзэж байгаа нэ. Тэгэл нөгөө ирч хоёр талаас гартаа таарсан кимчигээрээ савлцж өгч байгаа юм да. Тэгсэн нөгөө салгасан залгууранд компьютерийн хуштан дэлгэцний залгуур байсан байж таарад тэр хоёрын кимчиний зодоонд стримээр гараад ганц шөнийн дотор бүр 10 сая хүн үзсэн. Тэгэл коммент уншсан чинь нэг үзэлт нь нэг вон байдаг энэ төр гэл хүмүүс бичээд харна манай хүний нүдэнд мөнгө харагдаад даралт нь ихсэл баг энэ ертөнцөөс салхих нэ. Ингээл хоббийн бөөн баяр болоод байжсэн чинь нөгөө снайпер нь бүр гониг царайлаад хамаг амтны доог болцсон. Пакко нүртэл өөрийг нь хамгаалахгүй ангийн шалны алж оруулаад байж байгаа юм да. Тэгэл өнөөгч хоббин дээр очиж уйлж унжаад миний амьдрал сүрчлээ надад тал мөнгө өгөө энэ гэл тэгсэн чинь манай хоббин өмнө нэг удаа зодтолцсон хүнээс ахиж юу гэж яах вэ гэд дараагийн 2 дугаар раунд эхэлж байна. Тэгсэн нөгөө снайпер нь 2 раунд 2-оо бичлэг хийгээд авцсан. Би бол ийм амар зураглаач надтай ажиллах юм бол чи амжилтанд хүрнэ гэж мигээл манай үнийг ятгахсаар байгаа л хаттай атмануудыг илчилдэг бичлэг хийхээр болов. Манай хоёрт Паккод ус санцсан байсан болохоор ихний байгаараа шууд л Пакког сонгоод наадах чинь худлаагаар шүү. Камер унтраал намайг амар зоддог гээл хамаг хөхний цулсан биеэ харуулад стрим дээрээ зодтолдохор болоо. Мэдээж манай хүн баг Паккогийн биеийн тал шиг хэмжээтэй жижиг нөхөр юм болохоор яаж барах вэ? Газар савуулж мавуулал яг алуултгийн даваан дээр энэ Ким Монсон гэдэг догбаги одоо болно гэж тэгсэн чинь Пакко шууд цэцэгалтай албуулчих шүү. Энэ нь болохоор Солонгосын холимог тулааны залууд амар очиг байгаа. Тэгэл Паккон гэрт очивол үнэн төрхөн ил болсон болохоор стримийнх нь амьдрал сүрлээ гэл бooyin болоод байж хахад манай хобби гэртээ очиод дээрлүүлж исэн атман сайруугаа авцсан болохоор өөрийгөө дөг ирүүлчлөө гэж удаад хөөрөөд байж байгаа. Ингээд дараа нь снайпер манай хүнд YouTube-ын үнэндээ үзэлтээр рекламаар мөнгө олдог гэдгийг тайлбарлаж өгöd. Чи ер нь дор хаяж 3 минут судалтаа тестэг байх хэрэгтэй гэсэн чинь хобби шүү. За окей гэл YouTube-ээс зодооны хичээл хайж агаад keyboard-ныхоо хэлийг солихоо мартаад утгагүй хач балаа бичээд хайсан чинь яг тийм нэртэй сууг гараад ирж шүү. Ямар ч үзэлгүй нэг ч савгүй нэг тийм хашийн сууг байсан ч гэсэн сонирхоод нэг бичлэг рүү ороод үзсэн чинь энэ дахины багтаа нөхөр гарч ирсэн. Зодоо хийхдээ яасан ч 50 байдлаа алдаж болохгүй. Үргэлж 50 бай энэ гэдэл юм ярьж ирсэн. Би ч юм яаж өвдөхгүйгээр зөвхөлийг зааж өгье гэж аавдیں۔ Тэгээд мэдээж хобби энийг шаал худлаа бичлэг байна гэдэг. Тоохгүй орхиод явчихнаа. Жохон спойлер хэлэхэд энэ дахин толгойд манай хүний амьдралыг өөрчлөх номын багш нар байгаа байхгүй. За тэгээд нөгөө YouTube-ийн од болоод баяжих нь баг болсон хобби чинь ажилласаа гарыг гэтэл цаанаас нь нөгөө краш сонсож байгаа. Бичний бичлэг үзээ надад аягүй таалагдсан. Чи надад дугаараа өгөөч гэдэг да. Тэгэл манер чин жаргалтай хүн бол өдөржин шүнжин чадлаа. Амьдралынхаа угаа умартаал явж ирсэн. Снайпер гулсаж орж ирсэн. Хоёлоо одоо 100 кас автай болчлоо. Дараагийн бичлэгээ бодож ийнө үгээл асууж байна. Тэгсэн цаанаас нь мань хүнийг жокер болтол бодоод байсан рүүмийн хоёлаа хат бичлэг хиймээ гэж байж хат. Атма ороод ирлээ. Одоо та нарыг бүгд чинь наална мал гэж. Амар сүртэй орж ирсэн ээ. Ганц камер харснаа яваад хүчүүл яах вэ? Тэгэл яах вэ? Аюул арт татсан болохоор манер ахаал краштайгаа битүү чадлаад явж байхдаа нурдлын ах хөл баригдаад нэгжүүлээд байж байгаа. Снайпер амар сүртэй гүйж ирсний зодуулч тийм ээ. Угаасаа зодолж чадахгүй яах гэж ингэж гүйж ирсэн. Тэгээд нутгийн хат маань
Та хоёрт дээр гэх юм алга. Гэтэ цагдаад очиж магадгүй гэснээр хоббины утсыг аваад яваад өгнө. Хоббин болохоор тэгэл крашийнхаа дугаарыг алдчихлаа. Гэл цагдаа орно гэсэн чинь. Чи юу яриад байгаа вэ? Шинэ бичлэгийн санаа өөрөө орж иж байхад юу цагдаа магдаа гэж снайпер хэлэнгүүд. Хоббин шууд л нөгөө үзэлтийнх нь мөнгөнд харагдаад вайр хийдийн шинэ бичлэг тавтай морил гэснээр Ватман дээр яваад очноо. Тэгэл очсноо шууд би бомбиотойгоо чатламаараа гэж орлож марлал технологи багшаа хэлснээр өвдөхгүй зөвхөлөх арга хэрэглээл. Нөгөө Ватманхаа гарыг хавталтах руугаа зөвхөлчтэй. Тэгэл нөгөө Атманы гарч өгдөөд дахид зөвж чадхаа байгаад менер ялж байгаа. Дараа нь менер YouTube-ийн анхны цалин авнаа. Тэр нь бүр 20 сая вон. Манайхаар бол 49 сая төгрөг авцаа. Тэгсэн нөгөө снайпер гэдэг амар үргэлжлэн баг. Хамаг мөнгөөрөө брендинг хувцас авал. Харин манай хобби бол угаасаа мөнгө муутай болохоор нарантуулаас өөрийгөө сайхан хувцлаас сурцсан баг. Тэгэл дэмий үнэтэй хувцас авахын энэ гэж бодоод байжсэн чинь нөгөө бомбын хоёлоо уулзах уу гэж шүү. Тэгэнгүүтэл манер хөөрөөл бас краштай гоё харагдчихъя гэж бодоод амар үнэтэй хүчийг хаслал аваад үсч чинь. Уулзах цаг гэж болоод хүлээгээл байж байсан чинь бомбын ирснэ хоббиг заагаад энэ манай найз залуу болов гэж тэгснэ өмсөн цаанд нь хүртэл яг адилхан хослол сүвдээ. Тэгээд манай хоёр айгүй хөөрхөн болцоод хоббин ч ирээдүг бай төсөөлөл хоёр хүүхэдтэй болж болцсон. Тэгсэн чинь бомбыг гинт багын найзтайгаа уулзсан гэдэг. Нөгөө найз нь мөнсөө болж таардیں۔ Энийг сонсоод хоббины хамаг төсөөлөл нь нураал энэ хоёрын хажууд би ил гологдоод илүү дээд байх гэсэн бодож мадал яваад байгаа юм. Уул нь нөгөө мөнсөн бол хоббиныг найзаа гэж айгүй дажгүй залуу байгаа юм л та. Таач хоббин гинт миний хомос мах руугаа орхцаа одоо өвдөд байна гэснээр яваад өгдгийг. Тэнгүүтэл нууцаар бичлэг хийгээд дагж ирсэн снайпер гарч ирсэн. Хайр болтой. Чи бууж өгч болохгүй. Бомбыг чамаг сонирхдаг болохоор л чамаг болзоонд өрөөд кофе уусан юм. Гэж мигэл сумалсаар гал буцаагаад явуулчих. Гэтэ яг үнэндээ бол энэ зүгээр хаягдж байгааг нь бичлэг хийж аваад хандлт авах гэсэн юм байлээ л дээ. Тэгэл хоббины буцаад ирсэн чинь нөгөө монсон би чиний бичлэгийг үзээ. Чи мундаг тулаан шүү өдр гэж хэлчихсэн аа. Яваад өгдөө. Тэнгүүтэл нөгөө сумлуулаад ирсэн хобби чин краштай хойлох нүгэлтэн гутлаа шүү. Чи яг ямар залуу сонирхт юм бэ гэж бас өөрийгөө хэлэх нүгэл найдлагатай байл асууж байна. Тэгэл яг сайхан байж байгаа чинь өнөөх гайтай баггоо гараад ирлээ. Уул нь манер ихэндээ дөг залуу болохгүй л хоёлоо үзье ялдсан чинь дааж барахгүй сэхэл авахгүй зодуулнаа. Тэгэл үгтлээ зодуулаад ядж яхад бороо ороод нөгөөдөл нь бас бомбыг инжигсэн байрцсан. Тэгэл яач аргагүй болсноо ойлгоод хобби өвдөхс өгдөл уучлалтгүйсэн чинь. Наадах чи хангалтгүй байна. Чи өмдөө тайлаад миний стрим дээр уучлалтгүй гэж шүү нөгөө баггүй. Тэнгүүтэл манер чинь 90 угархаа юм гэсэнтэй бомбыг аврах гад бас жатах санаас идчихлээ. Тэр жатах санаа нь болохоор Паккон стрим дээр бор шувууга гаргаж ирээд суугийг нь тэр чигт устгуулах. Яг тэгэл бор шувууга гаргадаг энэ даваан дээр мөнсөн гарч ирсэн. Манай хүний бандашиг хац руу нортол татаж өгөөд Пакког найзуудтай хамт ядах юм уу зодчихдээ. Аз болоход мөнсөн нас Паккогийн стримийг хальт харсан болж таараад буцаад хүрээд ирсэн юм байлаа л дээ. Тэгэл мөнсөн бомб дээр очсноо. Одоо хоббинд хэцүү байгаа ганцаараа гин үлдээсэн дээр гээд бомбыг төрүүлээд аваа явчихдаг. Тэгэл тэр хоёрыг өсний дараа манай хүн сэтгэл санаагаар унаад гутраас сууж хахад нь одоо энэ явдлаас хойш шинэ хүн болно гэдгийг хэлж байгаа юм шиг. Дээрээс нь үүлэн чөлөөний нар тусаал. Үүний дараагаар хоббин бүх хүмүүсээс холбоогоо таслаад бүтэн сарын турш гэртээ нөгөө дахиад л хотой багшийнхаа заавраар бэлтгэл хийдэг. Харин энэ үед манай снайпер хоббины оронд дээрлүүлээд Паккогийн хохирогч болсон байж байгаа. Паккон ч гэсэн буцаад стримээ хийдэг болсон. Шин төр төрх нь хүмүүст нь таалагдаад атбан болохоор хүмүүс уламж их үздэг болсон бол л та. Тэгээ манай хүнийг стрим дээр оруулж ирээд зод хий гэсэн санаа төрөөд снайперт хоббинийг авч ирэх даалгавар өгдөг. Снайперч үгэнд нь ороод хоббины ээж дээр нь очиод гэрийнх нь хаягийг авсан чинь ээж нь өө чи ч нөгөө манай хүүгийн хамгийн анхны найз нөө. Манай хүү чиний талаар дандаа ярьдаг гэж хэлсэн нөгөө снайпер нь уярчнаа. Тэгэл нэрэл бит хоёр чинь найзууд штэ гэж хоббины өмнөөс зодуулаад андаа чи бити сургууль дээр ирээрээ гэж стрим дээр нь гараал байжсэн чинь цоош гэдэг туссан хоббин ангид ороод ирнэ. Тэгснэ уцаа снайперлоо шидэл маа бичлэг хийгээрээ вайрл хийдийн шин дугаар хэрхэн сонирхогчтой зодтолдоод ялах вэ. Тэнгүүд нөгөө Паккон мэдээж уурлаад зохих гэсэн чинь өөдөөс ингэж өвдөхгүй зохиулт хийгээл араас нь шинээр сурсан шилбэнийхээ өшөглөлтийг хийгээл Пакког ярбатал авч шүү. Тэгээд мэдээж хийдгийг өшөглүүлснийхаа дараа Паккон яаж тэр өшөглөлтөөс нь хамгаалахаа ойлгочдөг.
Тэгээд ингээд бүх зүйл дууслаа гэсэн чинь хоббигийн ахаад нэг зүйл сурсан байж таарад нүүрэн дундуур тэргээр ганцхан зохиол ялчдаг. Тэгэл ялчаал амар баярлал нулимс тусдуулаад байж байгаа юм байж хажуугаар лайк саба дараарай гэж орлоод байгаа шүү дээ. Үүн дээрээр пакгоч эцсэндээ хичээлдээ ирэхэ болоод манай хоёрыг оролдохгүйг жаргал нь эхэлж байгаа. Тэгэл сайхан байжсэн чинь снайпер гинт. Хоёлоо ингээд яваад иж болохгүй. Сурагтаа шинэ эдитер аваад үзэгчтэй илүү сайн татах хэрэгтэй гэж тэгж шүү. Тэгэл систем дээр манайх шинэ хүн авах гэж байгаа энэ гэж яриад bijсэн чат дээр нэг ахмаг насны гэмээр сонио гаштай бичдэг нөхөр. Би амар эдит хийдэг штэ гэж ороод ирчих. Тэгэхээр манай хоёр заа яхаа уу ядаж шалгаад үзье даа гэж профайлыг ороод харсан чинь нэрэл яхаа аргагүй бүүмэр баг. Тэгэл энэ бүтэхгүй нөхөр байна. Хоёлоо мөри гэсэн чинь бүгд ангид нь ороод ирдэг байгаа. Тэгсэн чинь нөгөө хөгшин багийн яг үндэ доод ангийнхан гайл гэдэг хөрхөө хүн болж таардаг. Тэгэл орж ирснээр ажлын ярилцлага авахгүй мó босны полиматнууд минь тэр гэж амар хөгшин хүн шиг яриад байгаар манай хоёр бүр гайхаад тэгсэн чинь яг үндэ хөрх юм гадаад амьдарч байгаад солонгос тэрэнгүүтлээ хөгшин хүмүүсийн ашигладаг форум дээр солонгос хэл сурсан юм байлаа л дээ. Тэгэл энэ яриагийн сонссон снайпер чи хөөхөө охин биш ээ. Чи бол жоохон охины бид орсон өвгний сүнс байна энэ тэргээ шоолоод байсан чинь. Битгий хүн луу хуруугаар ажичлээд бай гэж хурууг нь бариад авч ийн. Тэгсэн чинь нөгөө снайпер нь тэрийг нь хараал шууд газар дээрээ дордлаал. Яг нөгөө өвгөх хобби шиг ирээд өгөө төсөөлөө. За шууд ажилд авчий гэсэн чинь хобби үгүй шалгаж үзнэ гэд. Тэгэл өмнө хийжсэн эдитийг харсан чинь нэрэл мундаг эдитэлдэг охин байна. Тэгснээ дээрээс нь хоббинд өөрийнх нь бичлэгийг үзүүлээд би чиний бандажны дээр хшээсний тал би ярьлагсан шүү. Тэр амир хичээж хайснаа шууд л ажилд орж байгаа. Ингээл манай viral hit-ийн 3 гишүүн цуглаад цаашдаа адил явдал нь эхэлж байгаа юм да.